За тэгэхээр айгүй олон хүмүүс manifestation маань биелэхгүй байна. Энэ manifest гэдэг юм чинь надад ерөөсөө ажилтгүй юм байна гэж хэлдэг л дээ. Хэрвээ та ч гэсэндээ яг тэгж бодож байгаа бол энэ видеонд та бүхэндээ бидний manifesting амжилтанд саад болдог 10 том шалтгааныг би та бүхэнтэйгээ ярьж өгөх гэж байна. Сайн бацхан уу, намайг Туя гэдэг. Би та бүхэндээ Австралийн Мельбурн хотноос мэдчилж байна. Хэрвээ та миний суугаар анхудаа зочилж байгаа бол welcome тавтай морил. Би сүүлийн 5 жил PwC Австрали гэдэг байгууллагад мэрэгчлэрийн менежер хийхээс гадна дэлхийгээр нэг тарчсан байгаа монголчуудаа карьер болон manifest coach хийгээд яг одоогийн байдлаар 700 гаруй шавтай болчихсон байгаа. Би өөрийнхөө Mindful Manifestation гэдэг програмаа одоо сүүлийн 3-4 жил ингээд явуулж байгаа. Нийтдээ 600 хүн надтай боддоор manifest хийж сурсан байгаа. Тийм болохоор 5 хантай гэрт өссөн Монголын жирийн айлаас дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц мэрэгжилтэн болж яг одоогоор дэлхийгээр нэг тарчсан байгаа монголчуудтайгаа коуч хийгээд ингээд global coach ингээд болчихсон байгаа хүний хувьд manifestation гэдэг энэ гайхамшигтай арга барилыг би өөрийнхөө амьдрал сүүлийн 20 жил, ялангуяа сүүлийн 10 жил маш зоригтойгоор ингээд manifest хийгээд өөрийнхөө бодлын хүч, энергийн хүчээрээ мөрөөдлийн амьдралаа бий болгоод явж байгаа. Би ч гэсэндээ анх manifestation хийж сурч байхдаа яг одоо та бүхэндээ хуваалцгаж байгаа энэ 10 алдааг бас гаргаж байсан. Тийм болохоор таны manifesting аяллыг амжилттай байгаасаа гэдэг үднээс би энэ 10-ыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. За, manifesting маань амжилтад саад болж байдаг хамгийн ихний алдаа бол overthinking буюу хэдийгээр бодож бодолтоо дарагдах. Одоо энэ толгойд орж ирж байгаа маш олон бодлынхаа боол нь болоод энэндээ ингээд хаагдагдаад, хайрцлагдаад, огт алхам хийж чадахгүй байх тэр асуудал. За одоо жишээ ингээд дурдаад хэлэх юм бол би карьер коучинг ингээд хийгээд маш олон хүнтэй ингээд ажиллаж байна л да. Тэгэхээр ингээд хамгийн ихний асуудал бол ерөөсөө л гадаадад амьдарч байгаа хүмүүс өөрийнхөө карьерийг гадаадад эхлүүлье гэхлээр ерөөсөө карьерийн төлөвлөгөө ерөөсөө байдаггүй, төлөвлөгөө ерөөсөө гаргаж чаддаггүй. Гаргаж чадахгүй байгаагийн шалтгаан бол ерөөсөө л бодолтой хэрсийг давтагдаад би энэ албан тушаал руу орох ёстой болов уу, энэ салбар орох ёстой болов уу, би яг ямар салбараар явах ёстой болов уу, ингэж маш их юм гэж бодож хэд их overthinking хийснээсээ болоод тэр нөгөөнийг бодож байгаа энэ олон бодлууд чинь харамсалтай нь ихэнхдээ сөрөг. Биднийг ингээд хайрцаглана. Тийм учраас ерөөсө бодолтой гацаад алхам ерөөсө хийж чаддаггүй. За би сүүлийн 2-7 хоног Instagram-аар дамжуулж лайв хийж би хүмүүсийн карьерийн асуултанд асуулт хариуллаа л да. Ингээд асуултуудыг ингээд сонсож байхад ерөөсөө л хит их overthinking хийж байгаа нь ерөөсөө илт тод ингэж харагдаж байгаа байхгүй юу. Бодоод ингэж байгаад тахлаар алхам хийж ерөөсөө болохгүй ахлаар чинь бидний мөрөөдлийн амьдрал, мөрөөдлийн карьер маань ерөөсөө эхлэхгүй шүү дээ, тийм ээ. Энийг зогсоохын тулд бид нар бодлоо зэгцэл сурах хэрэгтэй. Бид нар хитэх яаралгүйгээр яг одоо цагтаа оршиж сурах хэрэгтэй. Дээрэс нь бид нар ингээд ямар нэгэн юмыг тодоор ингээд маш ингэж тодоор боддоор ингэж харахын тулд бясалгал гэдэг гайхамшигтай юм чинь орж ирж байгаа. Бясалгал бол ерөөсөө л биднийг the reality буюу яг бодит амьдралыг яг тодоор нь яг бодит байдлаар нь харуулах тэр чадрыг бидний оюун санаа одоо тархинд чинь ингэж өгч яадаг орон зайг бий болгож яадаг амьдралын ухаан баггүй юу. Тийм ч учраас би өөрийнхөө коучинг програмууд дээрээ бясалгалыг бол яг ингээд fundamentally буюу яг ингээд үндэс суурь болгоод ингээд зааж байгаа. За хоёр дахь том асуудал нь болохоор бид нар ингээд энергийн хуйлаа ерөөсөө ойлгохгүйгээр ямар нэгэн юм лөө хит их чичирж дайрах. За энэ алдаа бол маш олон ингээд байдал дээр гарч ирдэг л. За одоо ингээд дотны харилцааг ингээд жишээ болгоод дуртай л да. Бид нар ингээд ямар нэгэн хүнтэй ингээд анхудаа ингээд танилцаад ингээд 1, 2, 3 дахь удаа ингээд болцсон ингээд явчлаа гэж бодъё. Тухайн хүн маань эсвэл чиний минь өөрийн минь хандлага ингээд айгүй тийм чичирч дайрсан ингээд хит их тухайн хүнийг чейслээл ингээд хөөгөөл араас нь ингээд хөөгөөл би чамтай үерхмээр байна, би чамтай үерхмээр байна. Чи надад л зориулагдсан хүн байна. Алуу чи намайг тоогоод өгөөч гэсэн иймэрхүү хандлагатай, энергтэй байдалтай ингээд байх юм бол тухайн хүн чинь биднээс ингээд зутдаг штэ. Гэтэл энэний эсрэг нь болохоор хит чейслэх биш яг attract хийх. Attract хийх гэдэг маань ерөөсөө өөрийнхөө энергиэр, өөрийнхөө бие авч байгаа байдлаар тухайн юмыг, тухайн зүйлийг хойноос нь хөөх биш өөр луга татан ирүүлэх. Нэг тийм амар try hard хийдэггүй, нэг амар хичээдэггүй хэрнээ бусдыг өөртөө ингээд татаад байдаг тийм гоё энергитэй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс чинь ерөөсөө л manifesting хуулийг ойлгочихсон, энергийн хуулийг ойлгочихсон. Ямарваа нэг юмны хойноос хит ингэж чичирч дайрахгүйгээр маш гоё өөртөө ингээд татаад яваад байгаа гэсэн. Окей? Тийм болохоор сайхан гүнзгий амьсгал авч байгаад ямарваа нэг юмыг жоохон ухамсартайгаар ингэж ботоод
Тийм ээ. Дээрэс нь ямарваа нэг юм нэг цаг хугацаа орон зай тий ингэж орших байглаараа бий болох тэр одоо боломжийг ингэж өгснөөрөө бид нар яг ингэж attract хийж буюу юм бусдыг ингэж өөртөө татаж одоо боломжуудыг өөртөө татаг мөнгө хайр гэсэн энэ олон юмнуудыг өөртөө татаж чадах тэр чадварыг суулгаж байгаа гэсэн. За 3 дахь том алдаа нь гэх юм бол ерөөсөө маш сөрөг бодол ялангуяа өөрийнхөө талаар маш сөргөөр бодох. Бид нар ингээд баян толгойн дотор ингээд өөртөө яриа яваад идэг тийм үү? Тэ та ч гэсэндээ магадгүй тэгж байгаа. Бусаал ингээд толинд харахтаа өөрийгөө ямар харагдаж байна гэдэг чинь л ерөөсөө л өөртөө ярьж байгаа тэр internal dialogue шүү дээ. Дотор үнтэйгээ ярьж байгаа тэр байдал. Тэр байдал чинь хит их ингээд сөрөг байгаад ах юм бол бидний мөрөөдлийн амьдрал бид нар дээр хизэж ирэхгүй. Яагаад вэ гэхээр бүх юм танаас эхлэлтэй. За тийм сөрөг хандлагатай өөрийгөө ингээд толин ингээд өглөө босоод харангуйтаа энэ нэр ямар царимуутай юм бэ энэстэй хэрэг алгаа энэ үсийг нүүрийг арсыг харалтаа гэсэн байдлаар өөртөөгөө ярих юм бол яг тэр энерги тэр бодлоо одоо тэр өдрийн турш болж байгаа үйл явдлуудад таарч байгаа хүмүүс харилцаж байгаа харилцаан дотор ингээд оруулаад ирээд идэг. За энэ бол ялангуяа гадаадд амьдарч байгаа монголчууд биднэрт маш хэрэгтэй. Яагаад вэ гэхээр бид нар чинь шинэ улсад, шинэ хил дээр, шинэ соёлд ингээд амьдрах гад ингэж хичээж байгаа шүү дээ. За ингээд гадаадд амьдарч байгаа монголчууд мэргэжлийн ажлаа хийхгүй байгаа хамгийн том шалтгаан ерөөсөө л өөрийнхөө англи хэлийг үргэлжлүүлэн голоод байх. Миний англи хэл муу. За тэгээ миний англи хэл муу гэдэг энэ зүйлийг би муу хүн I am not enough. Би хангалттай бишээ гэдэгтээ нийлүүлээд холиод базаад ингээд ерөөсөө би хинч биш гэсэн нэг тийм хайрцан дотор ороод ингээд оршиж байгаа. Энэ бол хамгийн аюултай. Бид нар энэ өөрийнхөө сөрөг бодлоос сөрөг ингэж өөртөөгөө харилцаж байгаа энэ харилцаанаас гарахгүй байх юм бол бидний мөрөөдлийн амьдрал үнэхээр биелэхгүй. Тийм болохоор бид нар өөрийгөө хайрлаж, өөртөө жоохон зөөлөн хандаж, одоо миний англи хэл нодлон жил муу байсан. Энэ жил бас дажгүй шүү. Oh my gosh, дараа жил amazing болох гэж шүү гэдэг нэг юм тийм өөртөө нэг тийм прогресс өгч ийна гэдгийг анзаарч зөвшөөрөл өгч би чинь өсөн дэвшиж сурж боловсрож те ингээд гой цэцэглэж байдаг хүн шүү гэдэг тэр гой одоо зөвшөөрөл энерги тэр хайр инэрлийг өөртөө өгөх нэ. Окей? За 4 дахь том алдаа нь бол ерөөсөө өөрийгөө бусадтай харьцуулах. My goodness манайхаа бид нар өөрсдийгөө бусадтай харьцуулж ерөөсөө болохгүй. Яагаад вэ гэхээр туяа гэдэг хүний оршил, туяа гэдэг хүн чинь энэ дэлхий дээр гав ганцхан. Бид нар ингээд гэрээсээ дөрүүлээ л дээ. Бид нар хичнээн дөрүүлээ яг нэг орчинд нэг аав ээжтэй өссөн гэсэн хэдий боловч яг нөгөө цаанаасаа байглаасаа ирсэн өгдөл гэдэг юм чинь миний өгдөл чинь манай дүүгийн ахын өгдлөөс шал өөр. Дээрэс нь одоо нөгөө ямарваа нэг юм хүлээж авах байдал гэсэн бүх юм шал өөр учраас туяа гэдэг хүн тавтагдчихгүй. Яг тэрнтэй адилхан та ерөөсөө тавтагдчихгүй. Тийм учраас хартаа бид нар өөрийгөө бусадтай харьцуулна гэдэг бол үнэхээр өөрийгөө ямар ч хил хязгааргүй тэр ангал руу ингэж унгаад байгаатай л ерөөсөө адилхан байхгүй юу? Яагаад вэ гэхээр та нэг хүнтэй өөрийгөө харьцуулаад арай гэж нэг юм тэр хүний дүүц хүйц ингэж байдалтай ингэж болоод очлоо гэж бодъё. Тэнгүүд чинь тэрнээс өөр дахиад өөр харьцуулах боломжит хүмүүс чинь араараа цувраал ингэж гараад ирээд. За хэрвээ чи өөрийгөө ингэж харьцуулъя гэж ингэж бодож байгаа бол харьцуулж байгаа хүнийхээ одоо эхлэг цэг өөрийнхөө эхлэг цэг хоёрыг бас ингээд ухамсартайгаар дүгнээд үзэх хэрэгтэй. Энийг бол би яг үнэхээр хятад амьдарч байхдаа аягуусаа ойлгож байсан байхгүй. Яагаад вэ гэхээр миний хятад амьдарч байхдаа найзалж байсан хятад найз нар маань бүгдээрээ аягүй баян айлын хүүхдүүд байсан. Тэгээд бид нар чинь айлын ганц хүүхдүүд. Айлын ганц хүүхдүүд учраас ерөөсөө л өссөн цагаасаа төрсэн цагаасаа ахуулаад бүх боломж, бүх анхаарал, бүх хайр одоо хандлага юу байдгийг тэр болгон чинь бүгдээрээ тэр ганцхан хүүхэд дээр ингээд ирчихсэн байсан учраас тэр хүний одоо нөөц бололцоо чинь миний нөөц бололтой харьцуулалтгүй байгаа байхгүй юу тий. За багасаа жохон багасаа Америк руу яваад Канада руу яваад англи хэл сурцсан байхад би Монголд Монголын хөдөө штэ хөдөө ингээд 5 дугаар ангиас англи хэл сурч исэн бич би өөрөө англи хэлийг тухайн хүмүүсийн англи хэлтэй харьцуулах юм бол утгагүй байгаа байхгүй. Окей. Тийм болохоор эхлэл гэдэг юм хаана байсан бэ гэдгийг ухамсартайгаар ойлгох айгүй хэрэгтэй. Хэрвээ харьцуулах шаардлага гарсан бол окей. За 5 дахь саад бартаан болохоор ерөөсөө survival modeтэй байх. Монголоор гэх юм бол ерөөсөө байн реакц өгч амьдрах ингээл ерөөсөө бидний ингээд энэ амьдралд ингээд аюул үүсгэсэн юм шиг байнга аюул байгаа юм шиг ялангуяа сөрөг реакц өгч амьдрах. Бидний одоо бие махбод оюун санаа чинь байнга ингэж нэг тийм стресстэй ингээд дарамттай байдлаас ингээд амьдраад оршоод байх юм бол биднэрт үнэхээр шин юмыг бодох, шин юмыг бүтээх, creative
одоо тийм сэтгэлгээг бий болгох тий бизнес сэтгэлгээг өөртөө бий болгох одоо тийм оршил нь ерөөсө бүрдэлэхгүй байхгүй юу. Тийм учраас бидний одоо nervous system regulation гэдэг юм чинь аюул чухал болоод байгаа. Стрессээ менежмент хийж сурах, тий? Одоо бясалгал хийж сурах, өөрийнхөө бие махбодыг хөдөлгөөнтэй байлгаснараа бид нар эрүүл оршлыг бий болгох гэдэг чинь ерөөсөө бидний амьдрал дээр бидний хүсэж мөрөөдөж байгаа энэ manifestation юм чинь биелж гин үгүй юу гэдэг чинь одоо яг таны биеэ авч явж байгаа яг хэрхэн оршиж байгаатай чинь ерөөсөө шууд холбоотой гэсэн үг. За одоо энэ нэгэн жишээ байх юм бол та бас ингээд анзаараад үзээрэй. Бид нар ингээд хэрвээ бясалгал ингэж хийдэггүй тий ингэж өөрийгөө тайвшруулж ерөөсөө мэддэггүй одоо хүмүүс маань биенийхээ одоо махан биенийхээ аль нэгэн газар нь маш их хэмжээний өвдөлт тий ингээд чангалсан булчин гэсэн юм ингээд тэгээ явж идэг. Одоо заримдаа магадгүй та анзааралгүйгээр шүдээ ингээд зуучсан тий эсвэл ингээд мөрөө ингээд хавчцсан ямар нэгэн байдлаар энэ бол ерөөсөө л бид нар ингэж нэг тийм тайван биш маш тийм реакц өгсөн оршлоос амьдраад байгаагийн нэгэн илрэл. Окей. Тийм болохоор бид нар бие махбод оршлоо энэ энерги махан биеэ оюун санаагаа маш сайн тайвшруулж явах хэрэгтэй. За энэ тайвшруулах одоо зөндөө олон арга барилууд байгаа шүү дээ. Йог, бясалгал бол маш эффектив арга барилууд. Тэрнээс гадна янз бүрийн спорт байж болж байна. Таны өөрөө чинь дуртай спорт. Дээрэс нь урлагийн одоо дуу бүжиг тий дуу дуулах бүжиг шүлэг бичих юу байдаг ямар нэгэн тийм creative юм ингээд хийхэд чинь бидний бас одоо тийм гоё одоо creative juice гэдэг юм цаанаасаа ялгарснараа ийм react зурж survival mode-осоо бид нар бас ингэж гарч чаддаг байгаа байхгүй юу. За 6 дахь нь болохоор яг хүсэж байгаа тэр мөрөөдлийн амьдралаа хүлээж авах эрхийг өөртөө олохгүй байх. Ингээ блоклж тийм ээ. За энэ бол ер нь маш олон тал дээр харагддаг да. Ялангуяа хайр, инрэл, романтик харилцаан дээр маш их харагдаж байгаа. За би хайрлуулах эрхгүй хүн гэдэг байдлаар өөрийнхөө биеийг авч явах. Хосуудын ингээд харилцаан дээр ингээд ярих юм бол өөрийнхөө дур хүслийг зөөр ингэж илэрхийлж чадахгүй эсвэл би ингэж өөрийнхөө дур хүслийг одоо ингэж хандлан илэрхийлэх эрх надад байхгүй би хайрыг хүлээж авах эрх надад байхгүй ч гэдэг юм уу гэсэн байдлаар хандах. Эсвэл ингээд карьер, мөнгө, санхүү дээр гэх юм бол би баян болох эрхгүй. Би надад мөнгө ер нь орж ирдгүү дээ. Орж ирсэн мөнгө маань ингээд буцаад гараа авчдаг гэсэн байдлаар хандах. За энэ бол ерөөсөө л бас л нөгөө нэг бидний одоо багт хайр инрэл бид нар дээр хэрхэн ирдэг байсан, аав ээжийн хоорондын харилцаа ямар байсан, өссөн нийгмийн хандлага ямар байсан. За тэгээ мөнгө санхүүгийн хувьд гэх юм бол бид нар үнэхээр яг баян затгалан өссөн үү эсвэл үнэхээр мөнгөний хэрүүлд өссөн үү гэдгээс ингээд шууд нөлөөтэй байгаа байхгүй юу. За энэ байдлаас одоо ангижрах нэг том одоо арга барил нь юу вэ гэхлээр ерөөсөө л талархаж сурах. Талархах гэдэг энэ гайхамшигт урлагт суралцах. 7 дахь нь ерөөсөө өнгөрсөнд болоод өнгөрчихсөн байсан тэр одоо trauma гэдэг сэтгэлийн гэмтэл гэдэг юмыг яг одоо хүртэл уучлж явуулахгүйгээр ингээд тэгээд яваад байгаа. За энэ бол маш аюултай. Яагаад вэ гэхлээр энэ бол ерөөсөө хартаа та өөрөө тийм сэтгэлийн хүчгүйтэй бол биш. За та ингээд тийм өөрийнхөө эмоцийг барьж чадахгүй, бодлоо барьж чадахгүй таавал ерөөсөө биш. Энэ бол ерөөсөө л хүн гэдэг одоо бие махбодны ерөөсөө цаанаас нь өвдөл нь тийм байгаа байхгүй юу. Биднэрт бие махбодороо одоо яг траума гэдэг юм ингээд сэтгэл зүйн ингээд маш хүнд гэмтэл ингээд тохиолдчихсан байгаа бол тэр чинь хичнээн 20 жилийн өмнө тохиолдсон байсан ч гэсэндээ яг өнөөдөр ямар нэгэн байдлаар ингээд триггер хийн гэдэг тэр үйл явдал ингээд санагдсан тийм үйл явдал болсон тохиолдолд тухайн таны бие махбод оюун санаа чинь тэр чигээрээ тэр 20 жил руугаа буцан очиж идэг. Тэр 20 жилийн өмнө тохиолдсон тэр зүйл чинь тэр чигээрээ яг амьдрал дээр яг ингээд тэр чигээр ингээд гарч ирж байгаа юм. За тэгэхээр бид нар хардаа энэ trauma гэдэг зүйлээ эдгийг хамгийн гол нь маш зөвөр эдгэх хэрэг. Тийм болохоор бүгдээрээ уучлах урлаг гэдэг юмтай суралцаж, уучлж явуул сурах нэ. Окей? За 8 дахь нь гэх юм бол ерөөсөө зүгээр л хий хоосон хүсээд хий хоосон яриад байх. Тэгээд тэрэн дээрээсээ ерөөсөө алхам хийхгүй байх. Окей? За эсвэл ингээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ нэх олон гоё юм ингээд бичсэн. Эсвэл ингээд нөгөө мөрөөдлийн самбар дээрээ ингээд нэх олон гоё зургнууд ингээд наацсан. Тэгсэн хэрнээ өдөр болгон одоо хийж байгаа сонголтууд, өглөө босоод өөрийгөө харж байгаа хандлага, бусадтай харилцаж байгаа харилцаа,
өөрийгөө авч явж байгаа байдал, яг тухайн гаргачихсан байгаа зорилгын төлөө алхам хийж гэнэ үү, үгүй юу? Цагаа менеж хийж байна уу? Түрүүний миний хэлсэн энэ урд нь хэлсэн энэ 7 зүйлийг өдөр тутмынхаа амьдралд хийж байна уу, үгүй юу гэдгээс шууд хамаарат бидний яг мөрөөдлийн тэр биччихсэн байгаа тэр мөрөөдлийн самбар дээр байгаа гэсэн юм чинь ерөөсө биелэхгүй байхгүй юу? Айгүй олон хүмүүс ингээд manifestation гэдэг ингэхлээр ингээд нэг хий хоосон нэг тийм fantasy маягийн хүсэл бодоол мөрөөдөөл тэгэл төсөөлж хараад биелчих юм шиг ингээд бодоод идэг байхгүй юу? Гэтэл эн чинь маш олон алхам, маш ухамсартай алхмуудыг араараас нь цувруулж маш системтэй ингэж хийснээрээ бид нэр яг үнэхээр боддоор ингэж манифест хийж сурдаг. За 9 дахь нь болохоор маш ихээр байнга яарч амьдрах. Oh my goodness. За энэ дээр бол надад хэлэх юм бол үнэхээр их байна. Зүгээр ингэ жишээ ингэ дуртах юм бол би ингэ яг career manifest гэдэг ингэ summit-ыг зохион байгуулж байгаа л да. Тэр summit дээр маань гадаадд мэргэжлэр ажиллаж байгаа миний мундаг 13 шамдар маань өөрсдийнхөө ажилд орсон түүхийг хуваана. Дээрээс нь 3 мундаг industry professionals ирж яг ингэж 3 үйл сэдвээр ингэж ярина. За би ингээд сошиал дээрээ ингээд мэдээллүүдийн бүгдээр ингээд оруулаад ингээд пост хийгээд капшн дээр нь бүгдийг оруулаад саммитийнхаа вебсайт линкийг ингээд бүгдийг ингээд оруулаад за бүгдээрээ судлаа ингээд эзлэе шүү гэд бүх мэдээллийг ингээд оруулж байхад маш олон хүмүүс тухайн комент постын доотлолт нь мэдээлэл авмаар байна. Яаж бүртгүүлэх юм бэ? Үнэн нь хэд юм бэ? Тэ яг юу болох гэж байгаа юм бэ? Хэдэн цагаас болох юм бэ ч гэдэг юм уу? Мэдээлэл орчихсон байгаа бүх мэдээллийн талаар байнга давтан асуугаад. Энэ хандлага бол ерөөсөө юу харагдаж байна гэхлээр амьдралд хит их яарц. Тогтож сууж төвлөрч ямарваа нэг юмыг унших чадвараа алдчихсан. Байгааг ерөөсөө харуулад нь штэ. За энэ бол үнэхээр харамсалтай. Би сайхан гүнзгий амьсгал авч байгаа л танилуу тэр линкийг явуулаад асуултанд чинь хариулна. Надаас үнэхээр яг үнийг хэлэхэд юу ч унахгүй. Гэтэл би бодит үнийг танд хэлье. Та яг энэ хандлагатайгаа бүх юмд яарсан чигээрээ ингээд оруулчихсан мэдээллийг унших, явуулчихсан имэйлийг уншихгүй. Тэ ингэж ямарваа нэгэн юмд тогтон сууж төвлөрч чадахгүй амьдраад байх юм бол та хичнээн сайхан гайхамшигтай юмыг мөрөөдөөд хичнээн өнгөтөр мөрөөдөд тэд нар чинь биелэхгүй. Үнэхээр биелэхгүй. Окей? Тийм болохоор бид нар хамгийн энгийн хамгийн basic юмнаас эхлэх хэрэгтэй байхгүй юу? Бид нар яах вэ гэхээр яг нэг тийм бэлэнчсэн сэтгэлгээ бас ингээд яваад байна л та. Бэлэнчсэн сэтгэлгээ. Бүх мэдээллийг надад ингэж асуусны мань дагуу зүгээр л асуусны мань дагуу өгөх хэрэгтэй. Би энийг чинь унших, сонирхол алга гэсэн нэг тийм бэлэнчсэн сэтгэлгээ яваад байгаа байхгүй юу? Энэ бол үнэхээр харамсалтай л да. Энэ бэлэнчсэн сэтгэлгээг өөртөө аваад явж байгаа хүмүүст л харамсалтай байхгүй. Тэрнээс биш мэдээлэл өгж байгаа, юм хийж байгаа, бүтээж байгаа, бүтээж байгаа мөрөөдлийнхаа амьдралыг ингээд бүтээгээд явж байгаа биднээс бол яг үнийг хэлэхэд юу ч унахгүй байхгүй юу? Тэгэхээр та минь яг энэ видеог ингээд үзэж байхдаа нэрэл миний амьдрал хүссэн зүйлс маань боддоор ингээд би болохгүй байгаад байгаа шүү гэж бодож байгаа бол та магадгүй амьдралд хит их яарад байгаа. Би ингээд career coach ч гэсэндээ manifestation програмд ч гэсэндээ орж байгаа ингээд шавнартай айгүй хэлтгэл дээ. Та нар миний мастер классуудыг би manifestation програмд жишээлбэл маш олон мастер классуудыг ингээд бүгдээр ингээд бэлдээд ингээд онлайн платформ дээр маш дараатаагаар ингээд тавьчихсан байдаг байхгүй юу? Тэгээ би шавнартай хэлдэг. Та нар нэгийг нь хурцсахад сонсож болохгүй. Яагаад вэ гэхээр бид нар зүгээр нэг тийм ховжмын юм сонсож байгаа юм биш. Бид нар чинь манифест яаж хийх вэ гэсэн энэ маш агуу том амьдралын ухаантай суралцаж байгаа. Тэрийг битгий та нар хурцсахаж үзээрэй. Харин ч бүр удаасруулж үзэж байхдаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж авч үзээрэй гэж би хэлдэг байхгүй юу? За тэнгуү чинь ерөнхийдөө ингээд manifestation аялалд гарч байгаа шавнар маань ихэнх нь oh my gosh би энэ програм суусныхаа дараа би ер нь амьдралдаа ямар их яарад байдаг юм бэ гэдгийг анзаарлаа гэдэг сэтгэлдэл бүр үнэхээр маш олон бараг шав болгоноос маш олон давтамжтай ирээд байгаа. Тийм учраас би урд нь ерөөсө боломжоо олж хардаггүй байсан биш үү? Тийм учраас би ингээд хүүхдүүдтэй уурлаад бухимдаад уцаарлаад байдаг байсан юм биш үү? Би чинь зүгээр л утга учиргүй яарад байдаг байсан хүн байна гэдэг тэр хамгийн том ухаарлыг олж авч байгаа байхгүй юу? Окей? Тийм болохоор та минь өнөөдрөөс ахуулаад сайхан гүнзгий амьсгал аваад яарха болох нэ. Тэгээд ямарваа нэгэн юмыг уншиж байгаа бол тогтон суужгаад уншиж төвлөрөх нэ. Энэ бол ерөөсөө таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх, мөрөөдлийн чинь амьдралыг бий болгох маш том чадвар байгаа байхгүй юу? Окей?
За тэгэхээр бидний мөрөөдлийн амьдралыг бий болгоход manifestation маань ингээ саад болоод байгаа. Хамгийн сүүлийн маань том алдаа бол ерөөсөө л бидний өөрсдийн маань хандлага. Окей, ялангуяа бусдад гаргаж байгаа хандлага. Хэрвээ тэр хандлага чинь ялангуяа сөрөг байх юм бол энергийн хуулаараа эргүүлээ таны амьдрал яг сөргөөр ирнэ. Одоо жишээлбэл ингээд YouTube гэдэг сувг ингээд бий болгоод контент ингээд хийгээд ингээд эхэлж байхад миний яг ингээд YouTube сувгийг ч юм уу ингээд сошиалыг мань дагдаг хүмүүс ерөнхийдөө яг миний vibe-ыг ингээд ойлгоод айгүй тийм positive хүмүүс ерөнхийдөө байгаад байдаг. Айгүй тийм эерэг сэтгэлгээтэй хандлагатай хүмүүс их байгаад байдаг. Гэтэл магадгүй нэг хувь, ганцхан хувь нэг тийм сөрөг хандлага анзаарэгддэг байхгүй юу? За тэгээд нөгөө хүн гэдэг чинь бас цаанаасаа айгүй сонирхолтой эерэг зүйлийг анзаархаасаа илүү сөрөг зүйлийг бас айгүй тийм анзаарч идэг. Жишээлбэл ингээд ажил дээр менежер маань биднэрт 9 ширхэг эерэг одоо фидбек өглөө гэж бодъё л да. Тэ чи ажил дээрээ ингэж сайн байгаа шүү. За тэгээд чи нэг ингээд сөрөг мэд тэ constructive feedback гэж ярьдаг. Сөрөг чи нэг иймэрхүү юм энэ ганцхан юмаа дэвшлэх хэрэгтэй шүү гэж одоо хэлсэн байлаа гэж бодъё. Тэгтэл бидний одоо хүн төрөлхтний маань оюун тархич нь угаасаа нөгөө нэг survival гэдэг юм дээрээ явж идэг учраас тэр 9-ыг нь умартаад тэр ганц сөрөг юм дээр л хамаг анхаарлаа авчирдаг юм байна л да. Окей? Яг тэрнтэй адилхан бид нар хэрвээ амьдралд бусдад ингээд сөргөөр ингээд хандаад ах юм бол одоо буцаж ирж байгаа үр дүнгууд чинь ингээд сөрөг байх гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор хэрвээ чи минь энэ одоо видеог сонсож байгаа чи минь ямар нэгэн байдлаар хүн ингээд юм ингээд хийж байхад тэ вау ямар мундаг юм бэ энэ хүнээс суралцах юмсан вау хүмүүс чинь ингэж гадаадад мэрэгчлэр ажилтдаг юм биш тэ би энээс нь суралцаад би ч гэсэндээ магадгүй 1 2 3 жилийн дараа тэр төвшин ингээд очих юмсан гэдэг хандлагатай биш. За ингээл мэрэгчлэрээ ажиллаж хийдэг хүмүүс нь тэгэл тийм л идэм бааз гэд нэг жоохон атаархсан чөтөөрхсөн тэ нэг тийм сөрөг байдлаас хандсан. Тэгээ тэрийг нь одоо жоохон шүүмжилсэн ч байдаг юм уу те. Нэг тиймэрхүү хандлага чамд үрд чинь мэдэгдээд байгаа бол my darling чи минь энэ хандлагаа өөрчлөхгүй байх юм бол чи минь дахиад л хичнээн сайхан юм мөрөөдөж хичнээн сайхан амьдралыг хүсэж байсан хичнээн гоё одоо харилцаа тий санхүүгийн мэрэгжил хувь хүний одоо ингэж тодорхойлолтыг хүсэж байсан тэд нар чинь үнэхээр биелэхгүй. Үнэхээр биелэхгүй. Яагаад вэ гэхээр энергийн хуул чинь угаасаа цаанаасаа танд яг өөрөөс чинь гаргаж байгаа тэр сөрөг юмнуудыг буцаагаад авчирна. Тийм болохоор миний сая дурдсан энэ 10 алдааг чи минь сөргөөр нь эргүүлэнгүүтээ миний манифесташныг маань тэ хүчилж байдаг. Мөрөөдлийн амьдралыг маань яг бий болгож байдаг 10 чухал түлхүүр чадвар юм байна шүү. Энийг би өөртөө суулгачих юм бол миний хүсэж байгаа мөрөөдөж байгаа амьдрал чинь үнэхээр аяанда биелээд ирэх юм байна шүү гэдэг чадвар эргүүлээд болгоод бид нар өөрсдийнхөө амьдралд одоо амьдралд ингээд хөвшүүлчих хэрэгтэй байхгүй юу? Окей? Да manifestation гэдэг маань хоосон тэ хүсэл мөрөөдөл бодоол болцдог зүйл ерөөсөө биш. Биднэрт маш их одоо хичээл зүтгэл хэрэгтэй. Дээрэс нь стратеги хэрэгтэй, дараа хэрэгтэй. Дээрэс нь яг асуудлын уг үндэстээр нь ажиллаж байх одоо тэр багаж зэвсэг нь биднэрт хэрэгтэй байгаад байдаг байхгүй юу? Окей? Тийм болохоор ч би өөрийнхөө mindful manifestation гэдэг программыг яг тухайн хүмүүсийн асуудлын уг үндэстээрнээс нь тулгуурлаад яг өөрөөр нь урд нь тойл тавьж байгаад өөрийг нь өөрөөр нь хамгийн үнэнч байдлаар нь толинд харуулад толгоон дотор ороод ирчихсэн байгаа тэр олон мянган цэгцгүй бодлуудыг нь тэмдэглэх дэвтэр хөтлөх гэдэг урлагаар дамжуулж байгаад цаасан дээр буулгаж цэгцлээ. Цэгцэлснийхаа дараа бид нар өөрийнхөө тэр бодлуудаа тий биднэрт одоо нөгөө даалт ухамсарт маань ингээд суучихсан байгаа маш олон программын одоо юмнууд байгаа шүү дээ тийм ээ. Би одоо өөртөө итгэлгүй хүн, би чаддаггүй хүн, би чинь одоо ийм хүн гэсэн ихэнх нь ерөнхийдөө жоох ингээд сөрөг ингэж хандлага байгаад байдаг. Тэр болгоныг чинь тий reprogram хийж дахин цоо шинээр ингэж болгоход яг миний одоо mindful manifestation програм дээр ингээд би бүтээчихсэн байгаа бясалгалууд нь тусгайлан оруулсан бясалгал дараанууд нь маш ингэж хэрэгтэй байдаг. Тийм ч учраас одоо миний manifestation програмд сууж байгаа дэлхийн 600 гаруй гайхамшигтай шавнар байна. Тэд нар маань үнэхээр боддоор ингээд manifest ингээд хийгээд байгаа л та. Энийг бол та нар маань миний одоо YouTube суваг дээр байгаа manifest подкастуудаас маань сонсох бүрэн боломжтой. Яаж одоо мэргэжлийн ажлаа manifest хийсэн тий? Яаж одоо санхүүгийн одоо эрхчлөөнд хүрэх арга барилаа олсон.
Яаж сайн ааштай хайр инрэлтэй ээж болох тэр зорилготой боддоор хүрсэн бэ гэх мэтчлэн яаж одоо хайр сэтгэлийг өөртөө татсан бэ гэх мэтчлэн маш олон ингэж зүйлүүдийг яг ингэж боддоор ингэж бүтээж байгаа. Тийм болохоор энэ дашрамд ингээд та бүхэндээ хэлэхэд миний Mindful Manifestation програмын маань 2026 оны маань эсэлт нь ингээд одоо явагдаж байгаа. Урьдчилсан бүртгэлд та хамрагдаарай. Урьдчилсан бүртгэлд хамрагдсан хүмүүстээ зориулаад би 11 сарын эхээр үнэгүй manifestation master class-ыг би заадаг байгаа. Тийм болохоор урьдчилсан бүртгэлд ингэж хамрагдсан хүмүүс маань тэр master class-т одоо орох эрх автгийг шүү. Тэгээд тэр master class дээр бол бид нар үнэхээр боддоор яаж manifest хийдэг юм бэ гэдгийг би бас ингэж заадаг. Маш их value өгдөг тийм гоё master 3 цагийн master class байгаа. За тэгээд та минь үнэхээр түрүүний хэлсэн энэ 10 арга барил дээр ажиллаж эхлэе гэж бодож байгаа бол миний YouTube суваг дээр танд зориулаад гаргачихсан байгаа. 40 минутын стресс тайзлах бясалгал байгаа. 12 минутын өглөөний бясалгал байгаа. Ээжүүдэд зориулсан тусгай ээжүүдийн бясалгал байгаа. Хэрвээ та жирэмсэн ээж байх юм бол жирэмсэн хүмүүс зориулсан бясалгал байгаа. Дээрэс нь manifest гэж яг юу юм бэ? Бясалгал ер нь яаж хийдэг юм бэ гэх мэтчлэн маш бодит мэдээллүүдийг бүгдээрээ ингээд миний YouTube суваг дээрээс авах боломжтой шүү. За бүгдээрээ дараагийн видеогоор уулзцгаая. Би YouTube сувгийнхаа үзэлтийн ингээд датаг ингээд харлаа л да. Тэгсэн чинь маш сонирхолтой юм анзаарчихсан. Миний YouTube сувгийн бичлэгүүдийг үзэж байгаа хүмүүсийн маань 50% нь subscribe хийгээгүй байдгийн билээ. Хэрвээ та subscribe хийх юм бол миний YouTube суваг дээрээ одоо бүтээн оруулж байдаг manifest яаж хийх үү, карьераа яаж өргөжүүлэх үү, санхүүгийн эрхчлөөнд яаж хүрэх вэ, хувь хүний хөгжлөө хэрхэн бий болгох вэ, бүтээх вэ гэдэг энэ маш чухал энэ контентуудыг та яг цаг тухай бүрт нь үзэх notification тань ингээд ирж байгаа. За дээрэс нь видеон дээр ингээд лайк дарснараа яг тантай адилхан мөрөөдлийн амьдралаа бүтээх юмсан гэж бодож байгаа монголчуудад маань одоо миний видеонууд улам илүүгээр хүрэх болно. Тийм болохоор та минь ганцхан секундыг зарцуулж байгаад миний суваг subscribe дараарай. Дээрэс нь энэ видеон дээрээ лайк дарж follow хийгээрэй гэж хүсмээр байна.